Хоёр сайхан охинтой нэг айл байж гэнэ. Тэгээд одоо хүн амьтантай гэрэлдгүй. Аав нь хэлжээ. За өнөө шөнө гадаа ирж дуурсан одоо хүнтэйж гэдэг юм уу, амьтантайж байдаг юм уу тийм ээ. Хэн нэгэнтэй л одоо гадаа ирээд дуурсантай л та хоёр гэрлэн гэж хэлж байна. Тэгсэн чинь ойролцоо чон уйлж. Тэгээд л тэр чоныг дагаад хоёр бүсгүй явж. Тэгээ яхав чоныг дагаж явсаар байгаа, чоны улиртыг сонссоор байгаа. Гэр орноо санаад аав ээжигээ санаад. Тэгээл одоо тэр улиртанд одоо үг оруулдаг ч юм уу тийм ээ. Улиртын дуутай аль адилтар тийм дуу анх нь үсээд тэгээ сүүлдээ уртын дуу болсон гэсэн юм домог байдаг. Амьдралын онцлог нүүдэл чинь тэр ахуй амьдрал хэдийд цас орох нь, хэдийд бороо орох нь, хэдийд салхилах нь, хэдийд зуд болох нь, хэдийд зун сайхан болох нь, хэдийд цэцэг дэлгэрх нь, хэдийд ногоо гандах нь, байгальтайгаан зогцсон тэр зогцол нь өөрөө зогцлын ихшгэн илэрхийлэл нь тэр уртын дууны аялгау гэхээс өмнө аялга нь болж орж байгаа. Байгаль дээр юу болж байгаа салхи шуурга за тэгээд цуйраа тэр мэтийг ингээд оролцуулаад тэгээд дуу болгож байгаа шүү дээ. Орчлонгийн цаг хугацаа тэгээд тэр орон зай хоёроор хэмжигддэг. Өөрөөр дахиад нөгөө Монгол хүний нөгөөх тэр том тэнгэрийн дор хатуу 4 цагийн улиралд тэгээд эрхчлөө гэдэг юм аа бусдаар биш өөрөө бий болгодог. Тэр эрхчлөө нь тэр тэнгэр ажигласан өгдлөөс бий болдог. Учираас тэр том орон зай тэр цаг хугацаагаар хэмжигдэж байна. Тэр ч одоо үг энэ төр ямар их гүн гүнзгий гэж бодож байна. Тэр гүн гүнзгий үгийг чинь одоо тэр хүн боловсруулна шүү дээ. Энэ юу хэлж байна би юу бодод дуулах вэ? Энэ газраас тал газраас овооны толгой хүртэл дуулах уу? Эсвэл би энэ тал газраас тэнгэр хүртэл дуулах уу? Энэ үгийг би юу гэж хэлэх вэ? Тэгэл ингэ бодно шүү дээ. Хөгжим бол урлаг гэж үздэг хажуугаар хөгжмийн бүтээл бол өөрөө нэг ертөнц. ертөнц хэрхэн оршин тогтнох, хүн хэрхэн оршин тогтнох, тэр хоёр ямар харилцаатай байхыг үнэхээр төгөлдөр бүтээл бол төгөлдөр хэлсэн байдаг. Уран зураг, хөгжим, дуу бүгд. Тэгэхээр Монгол уртын дуу бол ерөөсөн хүн бол газрын татах хүчинд л өөрийнхөө хэмжингээр татагдаад ингээд зоолттой байгаад байгаа болохоос биш. Оюун сэтгүүн хувьд бол ерөөсөн энэ орчлонгийн ийм өргөн амт юм байна. Энийг бол нүүдэлчин монголчууд ийм өргөн амтан гэдгийг бол яг оюун сэтгэлээрээ мэдэрч гаргаж чадчихсан байна. Тийм учраас гадаадын сонсогч очоод нэрээ тэнгэр газрын завсарт очиж уу гэмээр бодогдох нь ерөөсөн тэр хүний байх ёстой хүнийг л байранд наваач тавьчлаа байхгүй юу? Бүтэн дуу. Норов банзд гэдэг алдартай дуучин Хөрхэн зам бүтэн нар гэдэг дууг сансрын хөлөгт сонсох хөгжмөргээд нар явуулж ирсэн. Тэгээд тэнд Гүрэрча Баатар одоо сонсоод үнэхээр одоо уртын дуу орчлонгийн дуу байна гэж тэгж бууж ирээд ярьж ирсэн. Би нэг ингэж шүлэг бичижсэн. Тэнгэрийн ингээр сэтгэх юм бол газрын ингээр дуулж чаднаа. Газрын ингээр сэтгэх юм бол
талын энгээр дуулж чадна. Талын энгээр дуулвал жалгын энгээр л дуулна гэж ингэж бичижсэн. Тэгэхээр ер нь бол хүн тэрийг их сайн ойлгож чадвал энэ бол хаяа хэрэггүй. Газраас аваад тэнгэр хүртэлх дуу юм шүү. Энэ дундхыг л газрын хөрснөөс тэнгэр агаар мандалд хүрэхийг л одоо хэлж байгаа юм шүү. Би ингэж л сэтгэх юм шүү гэвэл энийг тэгжэл дуулж чадна. Энэ 7 нот гэдэг юм бол юунаас гарч ирсэн бэ гэхээр энэ бол шинжлэх ухаан бол одоохондоо болчихроо шүү дээ. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй гарсан зүйл энэ бол яг байгаль хүний хоолойны зарчмаар биш. Физик үзэгдлийн хэм төвшөнд яг математик тоглолоор гаргаж ирсэн юм. Тэгэл энийг хүндрэлтэн хэрэглээл өнөөгийн төр төгөлдөр хур гэдэг хөгжим бол яг тэр Пифагорын зарчмаар хийгдсэн. Хүний хоолой бол яг тэр 7-оор ингэж 7-оор гарч ирдэг. Өөр 7-оос доохнооч 7-6-2-ын хоорондооч гараад ирж мэднэ. Энтхийн жишээлбэл одоо уламжлалт дуунууд бол одоо 17, 24 гэнтрэл байна шүү дээ. Ер нь уртын дуугч нотоор дуулдаггүй байлаа. Тэгээд одоо ер нь бас нэг жаахан тэмдэглэх юм хэрэгтэй. Багшийн хэлжсэн за бөнжигн хөдөлгөөн гэж байдаг, төвөнхийн цохилт гэж байдаг, төвөн хоолойн цохилт гэж байдаг гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ тэрүүнийг одоо дүрсжүүлээд за дашуурдах гэдэг юм уу, ороолгох гэдэг юм уу, гуйдах гэдэг юм уу нэг ийм л зохилго байна да. Энэ үнийг л одоо нэг ийм дүрстэй болгочихвол хүн ойлгоно, монгол хүн ойлгоно гэд. Ингээд л одоо монгол хүний ухаанаар монгол хүнд ойлгохоор тийм одоо дүрснүүдийг бий болгож сүүлдээ 24 болсон да. 24-ийн нот гэсэн үг дээ. Тийм 24 дүрсээр дуулах болсон. Уртын дууг энэ дэлхийд ихний 7 нотоор дуулаад нэг тэрэнд ингээд баригдмал шүү дээ тийм ээ. Баригдмал тэр юунд одоо хөвшүүлээд ингээд дуулчих юм бол энэ уртын дууны хувь заяанд их юм. Тэгэхээр уртын дуунд бол тэр дуулж байх явцад тэр 7-оос халих үзэгдлүүд бол маш их байна. Тэр их шиг энэ илэрхийлж байгаа өнгө олширч байгаа бол тэр ертөнцийн зүй тогтолыг тухайн дунд хэрхэн яаж ухаарч илэрхийлж байна гэдгээр л гарч ирэх болохоос бас тоон ухтуу нь бол их тийм сайн дурын уран сайхны ойлголт. Монголын одоо уртын дуу бол тийм хаяа хэрхэггүй газраас тэнгэр хүртэл тийм л одоо сонгодог байж шүү дээ. Ийм том зүгээр л жирийн дуун л 2 октав тэрцтэйгээ л бодохгүй да. Тэгэхээр ч л одоо их том байна. Октав гэдэг бол дуулах дуучны хамгийн дээд гаргах их шиг, хамгийн доод гаргах их шиг хоорондох зайг нэг хэсэг, 2 хэсэг, 3 хэсэг гэдэг октав гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо ер нь дуучдын юул дээр 2 октав гэдгээр л одоо 2 октав л дуулчдаг юм л доо. Ер нь сайн дуучд бол 2 октав л дуулчихна. Тэг яг манай чимэцээ эднэр надаар захиалуулаад 3 октав дуу хийлгээд дуулцсан л да. Дуулчих байна лээ. Энэ бол юуг илэрхийлж байгаа гэвэл Монгол уртын дуу гэдэг бол ерөөсөн эрэгтэйд ийм дуулах хэвээр, эмэгтэйд ийм дуулах хэвээр гэдэг тийм яс тогтоогоод ингээд өгдөг. Хүний хоолойн чадвар хэдий хэмжээтэй байна уу? Тэр нь тулгаж л огтгол ийм том бүтээл гэж л ойлгогдож байна. 3 октав дуулсан сайн дуучин, 2 октав дуулсан муу дуучин гэсэн үнэлэл тавьж болохгүй. Энэ бол тоон хэмжүүрээр хөгжимд ханддаг хандлага бол байхгүй. Зөв 3 октав дуулж байгаа нь бол чимээсээ юу харуулж чадсан бэ? Ер нь монгол хүн дуучны чадвар их шин доод дээд хэмжээ бол ер нь замбраагүй юм биш үү? Монгол хүний чинь гэсэн юмыг бол хэлж байгаа. Яг уу би дуучин хүн болж төрсний маань бас нэг талын хэрэг бол бүтлээдэ гэж боддог. Ягаад гэвэл Монголын дуу гэдэг хэдэн зуун жилийн дараа ч юм уу тийм ээ? Хэдэн мянган жилийн дараа ч юм уу хөөх Монголоос анхудаага одоо ингээ 3 октав дууг бол дуулдаг байсан байна. Монголчууд одоо ийм байсан байна гэж одоо Монголын нэрийг бол бас нэг шатаар ахихт нь тийм ээ дууны хувьд нэг шатаар ахихт нь одоо бас тус нэмэр тийм ээ бол жугаа юм байна да гэж бодож одоо бас
Татай л байдгийн сайхан байдаг. Уртын дуу бол дуулдгүй хүн зохиосон байна гэж хизээч байхгүй. Тэр бол ойлгомжтой. Одоогийн хөгжим зохиолч би дуулдгүй байж дууцахдаг байхгүй. Тэгээд дуучнаар дуулуулцдаг. Тэр уртын дуу бол жинхэнэ дуучин хүн л зохиодог. Тэгэл өөрөө дуулдаг. Тэгэхээр тэр хүний хоолойн царай хэр зэрэг өргөн байна. Түгээрэл дуулдаг. Тийм л ёс заншил тогтсон. Тэгээд тийм хоолой цартай хүн зохиогоо дуулчихсан юмд хүрхийн тулд 100 жил одоо хүүхдээ сургадаг. Хуучин хэдэн зуун жил чим уртын дууг бол ингээд шавь сургалтаар гэрийн тийм ээ. Гэрийн одоо шавь сургалтаар л хөгжүүлж байж тэр үеэс л ерөөсөө яг л уртын дуу сурах хүнийг бол уухайд сургадаг байж. Тэгвэл энэ уухайвас нөгөө амьсгаа нэг л амьсгаагаар дуулах ёстой. Тий. Энэний дунд амьсгаа авч болохгүй. За эзэн Чингис хааны үед бол төрийнхэн дуулал уртын дуу байсан. Дэлхийн сонгодог маань одоо их олон жил одоо яг суурин тийм ээ. Суурин амьдрал дээр байдаг улсууд олон жил тэр суурьшмалаараа ингээд судалсаар, ажилласаар, ингэсээр байгаад энийг одоо сонгомол болгосон. Үндэстнүүдийн гიშгийг авч аваад тэгэл өөрийнхөө үед тэдгэрийг сайн одоо базж чадсан. Тэгэд хамгийн авьяастай улсууд нь сонгодог болоод төлчихөж байна. Жишээл Бетховены үед бол мэдхгүй Австри, Герман, Венгерт симфони бичдэг бараг 1000 хүн байсан байлгүй. Тэгтээ сонгодог бол тэр уртын дууны хөдөлгөөн шиг тийм бол одоо аривын тийм хөдөлгөөн, зохилтнууд, шуран хайнууд, за өвдөглөх, даалайх, тойрох гэж зөндөө олон хөдөлгөөн байна шүү дээ. Энэ бүгд чинь байхгүй. Тэгэхээр одоо бол уртын дуу дэлхийн хөгжмийн тэр сэтгэлгээний ирээдүр бол явна. Америк хөгжмийн зохиолч энийг анхаар судлах ёстой, Франц хөгжмийн зохиолч судлах ёстой, философчдыг судлах ёстой. Африкийн бөмбөрийн соёл бол дэлхийн соёлд асар их үр гүйцэтгэсэн. Тэр бол тэгээд тэрнийг бид нар одоо ингээд үнэлээд гайхамшигтай гэж. Уртын дуу одоо ээлжээ хүлээж байна. Гадаадын одоо киноны тийм ээ. Тэр чи одоо уртын дуу биш л дээ, зүүдний говь. Зүүдний говьоос нэг минут 6 секунд ч үлээ нэг тимийг авч энэ кинонд хийх гэсэн юм а гэж надтай гэрээ энэ төр хийжсэн. Тэгэхээр бол нөгөө сонгодгийн одоо мухарт нь очиод бүр одоо ингээд судлаа явсаар нэг юм мухар тулна штэ. Альва юм чин тийм ээ. Ингээд тулж хаад байгаа учраас нэг тэр мухраас нэг гарахыг бодноо доо. Тэгэхээр энэ мухраас гарахын гаргалгаа нь Монголын уртын дуу одоо болж байгаа юм болоо да гэж би бас бодох болсон.
уртын дууны ирээдүй бол хэдийгээр зохиогдохгүй ч гэсэн уртын дууны энэ урлаг хэмээн бүтээж байгаа тэр зарчим арга нь бол дэлхийн хөгжмийн ирээдүйн гол одоо учир утга нь байна гэж би судлаач хүний хувьд ухаарч байна. Монголчууд илүү ухаантай, илүү чадaltaй дан бүтээсэн гэж ойлголтоор биш. Энэ мянган жилийн оршин тогтнож байгаа арга, газар зүүн байршил, эрхэлж байгаа хөдөлмөр энэ нь тэдгээрийн философиг өөр болгоод тэр бусдаас бусад хүн болохгүй, чадахгүй тийм урлагийг бүтээчихэж байгаа учраас түүнээс л суралцах ёстой. Уртын дуу бол тийм баригдмал биш сонгодог юм байна л гэж ойлгож байна. Ямар нэг юм баригддаггүй. Тэгэхдээ энэ бол энэ доторх бүх үйл явдлыг тэр хүн таньж мэдж чадах юм бол үнэхээр баригдмал биш хязгааргүй тийм сонгодог юм байна л гэж ойлгож байгаа. Дуу гэдэг альва дуу гэдэг сайхалтай богино дууч бай, урт дууч бай, ардын дууч бай, альва дуу сайхан. Альва дуу бол дандаа муу юмыг хөөж идэг ийм юм байна. Сайхан. Гэхдээ нэгэнд уртын дуу гэдэг бол Монгол хүний яс цуснд бичээстэй тэр генэнд нь байж байгаа учраас заавал уртын дууг айхтар их дуулаад дуучин болоод байхгүй ч гэсэн сайхан сонсогч болчих юм бол их сайхан хүмүүжин гэж би хэлмээр юм залуучуудад. Тийм учраас уртын дуу сайхан сонсож байгаарэ.